guys, саруулаа шинэ бичлэг тавтан байрал. Энэ бичлэгээ би та бүхэндээ үйл үедээ хийж болох 30 санааг санал болгож байна. Enjoy. Эхний зөвлөгөө бол дуртай намаа унш. Дуртай намаа унших шиг энэ хорвоо дээр сайхан зүйл гэж байхгүй учраас үйл үедээ заавал ном уншаарай. Миний яг одоо барьж байгаа төвтөрийн бичсэн бий бол цасны ирсгээ ном байгаа. Тэр цасны ирсгийг харж бүп. Тэрэд болон TED Talk бичлэгүүдийг үзэж тархиа зэнглэх. Үг цэвэрлэх. I'm Sarah Sowгийн бичлэгүүдийг үзэх. A. Хуучныхан зургуудыг үзэх. Хуучныхан зургуудыг үзээд уйлах. Хуучныхан зургийг харж уйлснаа инээснээ тэгсэн нэг санаа төрөөд 21 дэх зам хэмжээ Instagram дээр постлно гээд story дээр тавиад баган W бичээд yes. Дараагийнх нь мэдээж унтахгүйгээр ямар амралт байх вэ? Тийм биз дээ. Hey, нэрнгээсээ шүү. Цаг гарах юм бол заавал унтаж амраарай. Цаасаар оригами хийх. Нүүр будах сонирхолтой бол нүүрээ будах. Шарот шон космерикс. Анх их дүү нартайгаа цагийг хамт өнгөрүүлэх. Гэрээ цэвэрлээд энэ нэр Мари Кондог гаргаарай. Гэрэн тойрондоо хайрт хүмүүсээ тэврэх. Хоол хийх. Влог хийх. Шинээр хөгжим тоглож сурах. Дасгал хийх. Зуныхан биеийг одоноос бэлдээрэй. Хувцас оёх. Зураг зурах. За та нар харж байгаарай. Энэ зургийг 3 2 1 Энэсгэлэрээ. Подкаст сонсох. Дуртай дуугаа тавиад дуртай бүжгийг бүжгэл. Yes. 2020 оныхон dream board хий. Өрөөгөө чимгэл. Хамаатан садантайгаа холбогдох. Судоку. Хайрт хүмүүстэй урам зориг өгөх. Хайртай шүү. Өөрийгөө гуглдэж үзэх. DIY буюу өөрөө бүтээж болох зүйлсийг хийх. За ингээ та бүхэн энэ бичлэг таалагдсан гэдэгт найдаж байна. Хэрвээ та бүхэн ямар нэгэн асуулт авах юм бол эсвэл санаа онох юм бол доор комент үлдээрэй. Мөн хэрвээ ийм төрлийн бичлэг таалагдж байгаа юм бол доор subscribe хийгээд лайк дараарай. Мэдээж миний Instagram @dagor6 saruul гэдэг байгаа. Тэрнийг дагаарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye. Кофе тосчлаа. Bye. TikTok.